Одоо үндсэндээ байргүй тодорхой тогтсон байргүй явсан ардчилсан намд бол энэ ардчилсан намын дээр хохирогчоо гэж миний хувьд үзэж шүүх тандаж асуудалтай хандж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь байртай холбоотой олон асуудал бий. Энэ уртаалын цэнхэр байр гэж хэлдэг. Энэ байр бас ардчилсан намд нэгдсэн шин дэвшилт холбооны байр гэж ардчилсан намд хамаагүй юм шиг явдаг. Моохын байр гэдэг байр байдаг. Энэ уг нь бол тухайн үеийн Монголын ардчилсан нам буюу ардчилсан нам бас ардчилсан намыг үүсгэн байгуулсан намд хамт энэ Моохын байр гэдэг байрыг тухайн үеийн 1990 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор шилжүүлж ирсэн байдаг. Тухайн үед сайд нарын зөвлөлийн тогтоолоор Гунгад орж гэдэг ерөнхий сайд байхад энэ уртлын одоо энэ бодит өгцөн гэдэг ингээд давхар асуудал гарч байгаа байр. Энэ бүх байрууд дээр бас шүүхийн маргаан үүсгээд явж байгаа. 6 дугаар сард бас буюу ардчилсан нам орон байрны асуудлаараа өмч хөрөнгө олж авах асуудал хэдийгээр дотооддоо ч гэсэн энэ асуудлыг шударга усны талд шүүхөр шийдвэрлэх ёстой гэдэг байр суурийг би хуульчдад өгөөд тэгж хуульчид маань ажиллаад анхны шүүх хурлууд болоод зарим шүүх хурлууд нь тоглогдоод явж байгаа гэдгийг хэлье. Одоогоор ардчилсан намын байрлаж байгаа төв байр бас хуучнаар залуучууд зочдууд гэж хэлдэг тэр байранд түрээсээр ажиллаж байгаа.